Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчтэй. Манай өнөөдрийн фрейминг бас нэгэн аим шиг тэргийн тухай ярихаар бэлэн болоод байна. Авраг мананд уул зам Jordan Grinder гэж хүн тэгээ юу тохиолдоо вэ гэдэг нэг хоёр сэдвийн хүрээнд өнөөдөр ярихаар боллоо. Би материалтай өчигдөр танилцаа суугаад яагаад энэ уул руу ингээ ганцаараа авираад идэх юм бэ тий. Айгуу мундаг бэлтгэлтэй байж болно. Гэлэгтэй л ганцаараа гараад алга болоо. Тэр нэрийн шиг тэгээ бас дээрэс нь инэтгэг гэнэ. Индианчуудын бас сонирхолтой домог туйлс тэр хэвд бас үргэлжилсээр байна. Сонирхолтой одоо Bigfoot алмаснуудын тухай сонирхолтой хэрэгүүд байлээ. Тэгээд өчигдөр ямар санд уншиж хоноод хар дарсан ер нь айгүй буруу юм бэлээ. Таны өгсөн материалуудыг унтахынхаа өмнө унших бол би одоо асуул руугаа хаширж нэлээд нэг хэрэгийг тэгэж уншсны ард дээрээс. За би одоо ингээ олон долоо юм уушаа яах вэ? Бож байхдаа шууд. Бож байхаас л юу ирснээр нахаа сонсъё да. Тий. За өсгөөдийн өндөр мэндийг хүргэе. Үзэгчдтэй болон сонсогчдтой бас өндөр мэндийг хүргэе. За энэ өнөөдөр бидний ярих сэдэв бол за нэгдүгээрт авраг мананд туул гэдэг. Хэрвээ манай үзэгчд маань санаж байгаа бол 2 жилийн өмнө бид нэр авраг мананд туул буюу Great Smoky Mountain алга болсон хүмүүсийн тухай ярьж ирсэн. Яг нэг тухайд бид нэг үндэсний цэцлэгт хүрээлэн тос бүрдэн гэдээ ярьжсэн байхгүй. Sequoia даалга болсон хүмүүс, Shenandoah даалга болсон хүмүүс, Yosemite даалга болсон хүмүүс, Yellowstone даалга болсон хүмүүс, Great Smoky Mountain буюу тухайн үед бид нар утаат авраг уул гэж орчуулж байсан бол авраг мананд туул гэж орчуулах нь айгүй зүгээр санагдсан. За тэгээ энд болсон хэрэгүүдийг одоо нөгөө тухайн орон нутгийн уугуул иргэдийн буюу индианчуудын домог амд амьдсан яриа туйлс эдэртэй холбоод нэг юм тэр дугаарын ерөнхийдөө баг нэг арай нэг өөр хувилбар гэж баг юу н ойлгож болох байх. За нэвтрүүлгийн 2 дахь хэсэг бол Jordan Grinder гэдэг энэ Sue Huxley-ийн замаар авч жахад маш учир битүүлгээр алуулсан. Тэр бол амиа хорлолт биш гэж үздэг байгаа. Тэр бол алсан байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг бид нар одоо ухаж ярина. Өмнө нь бол бид нар Jordan Grinder-ийг ярьж ирсэн. За бараг 4 жилийн өмнө ярьж ирсэн баг. Тэгээд хойд бол зориготой суугаад нэг ярьж ирсэн. Тэгээд одоо бол шинэ бас тухайн орон нутагт амьдардаг Sioux-чууд гэж бид юм байна. Одоо Индианы нэг овголтоо. Тэдний одоо бас домог туйлтай бас хүмүүстэй холбож ингэж ярьсан тийм байдлаар ингэж ерөөдөө энэ хоёр дугаарын юу болж яригдсан гэсэн одоо нэг өстө эпилог гэх юм уу та тийм болж яригдсан. Тэгээд яг энэ жишгээр бид нар бас Юботын 5 залуу тэнд шинэ ном гарсан. Дээрээс нь Оран Медангийн нууц гэдэг бас бидний урд нь хийжсэн дугаар л да. Юботын 5 залуу бас бидний хийжсэн дугаар. Тэгэхээр нэг ийм хүмүүнүүд бол гарах юм байгаа юм. Тэгэхээр манай өсгөөд авраг манд уул энэ талаар юу ямар мэдээлэл байна. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал биелэх ёстой зүйл бол дата sim. За миний туршлагаас харахад глобал дата sim тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд free podcast-ын зүгээс глобал дата sim-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал sim. Авраг манд уул газар зүүн байршлыг нь би бол мэдээд байна. За авраг манд уул бол Теннесси бол хойд Каролина мужийн хил дээр байрладаг тий. Тэнгүүд өмнөд Апалачигийн нуруу тэгээ Blue Ridge нуурын нэг хэсгийг нь ерөөсө бүрдүүлэх юм байл шүү дээ. Тэнгүүд уулсын ихэнх хэсэг нь алслагдсан зөвхөн явган аяллаа чимээр очдог. Бараг 95 тийм баг шүү. Ерөөсө машин тэрэг явдаг. Нэг үл нисдэг тэрэг очив. Тэгээ нурууны баруун хойд тал нь уулын бил буюу сунаж тогтсон. Амхан хяр дов толгодоор бол үргэлжилдэг. За тэгээ ойролцоогоор 187,000 акр. Талбай бүхий хонгон байглаараа ой мод энд хадгалагдсан болцсон түүний гар хүрээгүй газар. Тэгээд Миссисипи голоос зүүн тийшээ бүсэд хамгийн томд тооцогдох байгалийн ойц цогцлбор болж таарч байгаа. 1360 км буюу 850 миль урттай халахалтын зам одоо ховны замаас урт. Тэгээ 2900 миль буюу 4640 км урт голлууттай. За тэгээд жилд 12 сая жуулчин хүлээж авдаг. Одоо Монголоос хэд дахин их юм бэ? 12 дахин. Их. Америк нэгдсэн улсдаа яг жуулчин гэдэг нь бол гадны болон дотоод аялалыг нь оруулж хэлээд 10-аас 12 сая гэсэн тоо байдаг. Энэ тоогоор бол Америк нэгдсэн улсад байх 50 гаруй
үндэсний цэцэг түрээлэн болон үндэсний ойр дотроос хамгийн өндөрт буюу нэгдүгээр бичигддэг ийм одоо нууцлаг, үл тайлагдсан, аимшигтай, сонирхолтой, жихүүц төрөм ийм л газар байна. Тэгээд энэ нь өөрөө хүнийг цаашаа ирж түлхдэг. Наашраад ороод иргэж татдаг ийм л газар юм байна л да. Тэгээд авраг маань дуул нь бол эртний тэр Cherokee гэж байдаг шүү дээ. Широк гэж бас гараад тахш байна. Cherokee гэдэг домог зүгээс эхлээд уулсын гүнд амьдардаг зэрлэг хүмүүс. За каннибал буюу нөө хүн идсэн бүлгүүдийн тухай орчин цагийн яриа, түншлэн уулсын дээгүүр хөөх нисдэг үйл, тэгээд одоо нисдэг үл мэддэг тийм объект. Ер нь тэр сүнсний гэрэл мэлгээд домог яриагаар баялаг нотгол та. Тэгээд Америкийн зуусын түүхэнд хамгийн олон танигдсан баримтжуулалт сайтай сургаггүй алга болсон хүмүүсийн зарим одоо хэрэг бол энэ манд туулд гарсан баг авраг манд бол. За Bigfoot-ийн тухай буюу алмасны тухай нутгийн домог мөн одоо бүс нутгийн үсэрхэг аврагуудын талаар одоо уугуулуудын домог зүй баг төгсөлгүй мэт. Ер нь бол амар олон юм байт юм бид. Би үрсүүлээ дотн төөрсөн шүү дээ. За энэ бол нэг чиний хэлдгээр Теннесси болон Каролина мужид хэлдээр байрладаг. 1934 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч тухайн ерөнхийлөгч Theodore Roosevelt байсан шиг санаад байна. Хамгаалтанд аваад тэгээд 187 мянган акр талбайтай. За хойд Америкт бол экосистемийн нэг diverse гэж ярьдаг чинь олон янз байдлаараа бол хамгийн баялаг гэж тооцогдсон юм байна л да. Тэгээд энд бол нөгөө 70 орчим төрлийн хөвгтэй амьдардаг Boreal буюу Канадын ой гэмээр нэрлэгдэх тийм гацуур нарс голдуу ойтой. Энэ бол одоо хүйтний сэрүүний ой гэсэн үг шүү дээ. Тэгээд жилийн дундаж температур нь бол хатуу навчид авах боломжгүй хэд хүйтэн байсантайгаар холбоотой яг энэ моднууд их байдаг. Тэгээ юу юм бэлээ? Тэр манан гэж нэрлээд байдаг нь болохоор ууршилтаас үүдэн уулын орой орчмоор конденсац үүсээд тэгээд унаар бол манан тогтдог учраас энэ уулыг бол манан туул буюу Great Smoky Mountain гэж нэрлэдэг. Маш их чийгтэй, ой мод ихтэй учраас манан тогтдог. Их хэмжээний хурд дондос ундаг. Ууршилт бас явагддаг. Манан үүсэх гол нөхцөл болж үздэг юм байна л та. Тэгээд энэ утаа тавраг уус нь өнгө алгалсан сайхан газар. За өглөөг бол мэдээж агаар уус сайхан тунгалаг цэнгэг байдаг. Тэгээд уулын оройд бол манан тогтно. Харин үд дунд бол нар халах үед бол манан нарны хурц гэрлийг нөлөөгөд дэгдэж багасдаг. Харин үдээс хойш манан дахин дэгдэж уулыг бүрхдэг. Энэ ер нь бол мөсөлтний уул мөр ихээхэн илэрдэг. За ой модны 95% эртний мөсөлтийн эрнийг тесжүүлсэн. За энэ нь бол өмнөх үеийн эртний ургамлын талаар хүнд ойлголт өгөх юм шижлэг ухаан, тань мэдгүй, эколог, байгаль орчны асар их ач холбогдолтой ийм одоо гайхамшигтай юм байна. Тэгээд энд бол уулын арслан байд юм байна. За тэгээд хүрэн баавгай эдрийг оролцуулаад 30 зүйлийн хөгтөн, 7 төрлийн яст мэлхий, 8 зүйлийн гөрвөл, 23 зүйлийн могой. Тэгээд зөвхөн энэ хэсгийн гол нууранд байдаг 70 зүйлийн загасдаг. Тэгэхээр экосистемийн хувьд бол энэ газар өөрөө маш одоо юм асар баялаг өөр өмцтэй юм. За тэгээд саламандр гэж нэг гөрвөл байдаг шүү дээ. Манай чинь ганц саламандрын зүйл байна да Монголд. Ганц нь хоёр байна да. За манай үзэгчид бас энийг коммент дээр бичээрэй. Энд бол олон тооны саламандр амьдардаг гэж. Олон янзын. Тэгээд галт цохнууд ихтэй 19 галт цохнууд бүрддэг. Тэрнийг шүнгийн гэрэл ингээд энэ тэнд үзэгдээд байдаг. Тэр галт цохтой холбоотой гэж магадгүй гэж бас яригдаад байна. Юу гэдэг нь галт цохнууд ч одоо устж байгаа. Тий. Шавшин төрөл зүйл юм билээ шүү. Тийм шүү дээ. Нэрээ тийм байлээ. Тэгээ үе бороо их орно. Хөрсөн маш чийгтэй, намгарах газар ихтэй. Өдгөө бол энэ авраг манд бол тусгай хамгаалтай газардаг гэж явдаг. За хамгийн сайн хадгалагдаж хамгаалагдж байгаа газар гэж тооцогддог. Тэгээд ер нь бол одоо жуулчид ярьдаг тоон нь бол туран хэлчихсэн. За 19-р зууны үед төмөр зам баригдах төсөл бол хэрэгжижсэн. Гэхдээ нөгөө хүмүүс нөө байгалийн унган төрхийг хадагдуулж ин гэж эсэргүүцсэн учраас төмөр зам зогсоосон. Гэхдээ бол мод бэлтгэх аж ахуй бол байдаг. За авраг манд дууланд хүмүүс хизэнээс амьдарч исэн бэ гэхлээр 14,000 жилийн өмнөөс ан хийж байсан улам мөрийг бол археологчид олсон байна. За бүр хожуу 17-р зууны үед Английн анхны судлаач энэ бүс нутагт хүрэлцэн ирэх үед бол энэ нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг бол Cherokee омгийнхан захирч байсан. За тэгээ авраг манд дууланд тэдний гац нутгийн төв хэсэгт нь оршиж байсан. Тэгээ Cherokee-нуудын ихэнх нь бол уулсын зах ингээд бил даваа амьдардаг. Гол мөрний хөрөндийгөө дагах маягтай амьдардаг. За Cherokee хэлэнд энэ авраг манд бол Great Smoky Mountain Shakanaga гэж нэрлэдэг юм байна. Яг Cherokee хэлээрээ. Умард Америкч одоо
3,000 үл ойлголцох хэлээр ярьдаг 10,000 гаруй ов байсан гэж байгаа байхгүй. Одоо маш юм diverse буюу олон янз. Тэгэхээр энэ Шаканага гэдэг энэ үг нь Широки хэл дээр бол хөх утааны орн гэсэн утгатай үг юм байна. Хөх утааны орн. Тэгээ 18 дугаар зууны дундаас Европын судлаач болон суурьшигчид бол баруун хойд Каролина, зүүн Теннесси нутагт олноор суурьших болсон. 7 жилийн дайн гэж нэг яриад байдаг шүү дээ. Манай энэ подкастын зүгээс нь баасан хогштой дугаар хийжсэн. Баг 4-5 жил өмнө хийжсэн баг. Яг энэ 7 жилийн дайныг бол яг Америкт бол French and Indian War буюу Франц Индианчуудтай хийсэн дайн гэж ярьдаг юм билээ. Тэгээ 7 жилийн дайны дараа суурьшигчдын урсгал нэмэгдсэн тухайн газрын ихэнх хэсгийг хууль ёсоор эзэмшиж байсан Широки овогтой бол зөрчилдөхөд хүрэж байгаа юм л та. Тэр 1776 онд Америкийн нэгдсэн улсын хувьсгал гарч байгаа шүү дээ. Тусгаар тогтнож байгаа тийм Британаас. Энэ үеэс Широки бол яг энэ дайны үед бол Чирокичууд юуны талд орчихгүй. Британий талд орчихгүй. Тэгээ нэг ялагдана үстэй тэр чинь британчууд ялагдаа гарч байгаа шүү дээ. Энэ үед нөө Америкчууд чинь Чирокинуудаас хариу авч байгаа. За та нар яасан их британчуудын талдаас бид нартай байлддаг ингээд. Тэгээд цэргийн хид хид том товтлогоо явуулсан байдаг юм. За тэгээд энэ товтлогоо бүгд амжилтанд хүрсэн л дээ. Чирокичуудыг эндээс хөөж шахаж гаргаад хамгийн сүүлийнх нь бол 1838 онд нөгөө Огийн их гишүүдийг бол тэр Trail of Tears гэдэг гарч тийм нулимсны замаар бол албан нүүлгэн шийдвэрлэлтийн дагуу баруун зүгт шахаж гаргасан боловч цөөн хэсэг нь бол нутагтаа үлдэж чадсан. Өнөөдөр тэднийг бол Cherokee огийн зүүн бүсийн бүлэг гэж нэрлэдэг юм байна. Өдгөө Cherokee-гийн ихэнх нь хойд Каролина мужид завраг манд уулсын үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хэл орчинд байлгатай Qualla хэмээх тусгай хамгаалагдсан доо reserve гэдэг шиг санаад байна тийм. Оршин суудаг Cherokee-гийн домог аман боломжлол нь авраг манд уулсад оршин суудаг хэмээн өгүүлэгт олон жигтэй дэм дөрүүдээр баяждаг. За тухайл бол чулуун хүн гэж байдаг юм байна. Stone man гэдэг байгаа тийм. Энэ бол тэр сул калуу гэдэг. Сул калуу гэдэг нь бол тэр чулууг нээлэх шиг мөн жад хурууд шулмас зэрэг дөрүүдийг нэрлэж болно. Cherokee-гийн чөтгөр хэмээн нэрлэдэг тэр сул калуу нь бол налан авраг гэсэн утгатай үг. Тэгээ Cherokee-гийн хамгийн алдартай домогуудын нэг нь байна. За энэ домогийн талаар Европчууд 1823 оноос гэж тэмдэглэж бичиж үлдээсэн байна. Тэгээ сул калуу гэдэг нь Cherokee ард түмэн ан гөрөө хийхдээ дээдлэг нэг өстө манайхаар бол ангийн борхон юм да. Тэгээд нөө ан гөрөөний хизэн гэж үздэг учраас тэрийг одоо бас их хүндэтгэж тэгээд ан авын зан үйл ёслолт бол тэрийг одоо дуудаж одоо тий одоо онгод тахилаа дуудаж одоо манайхаар бол одоо нөө бөөгийн зан үйл гэдэг шиг л юм зан үйл. Гэтэ энэ төр зан үйл нь харахаар бас их тийм төстэй би бол яг бөө бишлээ мэдэхгүй л бас буруу ярьж магадгүй. Гэтэ энэ төстэй гэж бас харагдах. Зөв би ингээд нэг гаднаас юу ч мэдэхгүй гарч байгаа шүү дээ. Яг мэрэгжлийн хүмүүс ороод судлах юм бол тэндээс аяг гой юм бас гарч ирэхээр. Тэгээ яг сул калуугийн дөв төрх бол зан аврын хувьд бол Sasquatch гэдэг чинь Америкууд нь Sasquatch гэж ярьдаг даалнас юм да. Тэгээ Sasquatchтай төстэй олон шинжийг агуулдаг гэж үздэг. 8-аас 10 фут гэдэг чинь ерөнхийдөө 2.6-аас 2.9 метр өндөртэй үсээр бүрхэгдсэн хоёр хөл дээрээ явдаг асар хүчтэй бөгөөд маш хурдан хөдөлгөөнтэй гэж Cherokee-чууд ярьдаг. Тэгээ Cherokee-гийн зарим овгийн уламжлалт уг биет нь хүний бодлыг унших, удирдах чадвартай. Тэгээд дээрээс нь харанхууд нүд нь улаан туяа цацруулдаг гэж бас ярьдаг юм байна. Тэгээ энэ үл үзэгдэх чадвартай гэж бас зарим домогт өгүүлдэг. Cherokee-гийн олон домогт бол сул калуу бол догшин, аюултай, ялангуяа хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг хулгайлдаг гэж үздэг байна. Тэгээ аман ярианд нь бол яг хойд Каролина муж болон энэ Tennessee мужийн одоо тэр Bald Mountain гэж байдаг шүү дээ. Bald гэж халдсан гэсэн үг юм уу? Тийм, халдсан. Тий, тэнд их хүн алхуулдаг байхгүй. Бид нар бас Free Podcast-ийн өмнөх дугаарууд дээр Bald Mountain гэж ярьж ирсэн. Rocky Mountain гэж ярьж ирсэн те. Тэгэхээр тэнд тэр оргилтой их холбоотой юм янз бүрийн домгууд их яригддаг юм байна. Сул гэдэг үг нь бол хөлбөрүүд нь яг Америк нэгдсэн улсын зүүн бүсийн нутгийн ялангуяа баруун хойд Каролина болон зүүн Теннесси орчмын Cherokee-гийн газар нутгийн нэршлүүдэд нэлээ түгээмэл таардаг байна. За тэгээд ер нь нэг тийм том мөр гарсан газар, авраг хүний мөр гарсан газар гэдэг нэртэй яг Cherokee-гийн нэрээр нэрлэгдсэн тийм газруудын юм их байдаг байхгүй одоо энэ авраг манд бол нэлээд байдаг байхгүй. Тэгээд тэр нөө сул калуутай холбоотой хамгийн алдартай дурсгалт газар бол эртний силбэр одоо хадны зураг бүхий одоо тэр нэг аврагч чулуу болох тэр Judiculla гэдэг нэртэй хад байгаа. Тим дээр ингээд сийлсэн байгаа байхгүй тэр амтныг. За тэр яг хэл шинжээст бол ингэж тайлбарлаад байгаа. Judiculla гэдэг нь сул калуу гэдэг үгийн гацсан хэлбэр бөгөөд эртний Европын суурьшигчид дутагшуулсан хэлнээс үүдээд нөгөө сул калуу гэж чадахгүй тэр Judiculla гэж нэрлсээр байгаа үүссэн байж магадaltaй гэж үздэг.
Тэгээд Жудикулаг хад нь болохоор Хойд Каролина мужийн баруун хэсгийн улс дахь тэр Тукесежи голын баруун хойш чиглэн урсгах томоохон цутгал болох тэр Caney Fork Creek гэдэг нь гол гэсэн үг л дээ. Зүүн талд нэг тийм эртний Черокичүүдийг алхдаг жим дагуу оршдог юм хадны зураг байгаа байхгүй. За урлагийн үүднээс авч үзэх юм бол энэ аврагч бол Миссисипи голоос зүүн тийш бүсэд мэдэгдэж байгаа хадны зургуудаас хамгийн олон хадны одоо дүрслэл бүхий ийм зураг гэдгээр маш онцгой ач холбогдолтой. Энийг бол манай бас тийшээ зорж явж байгаа хүмүүс үзэгчид аялагчид маань бас сонирхох хэрэгтэй. Ялангуяа манай яг энэ хэсэгт амьдардаг үзэгчид сонсогчид бас нэг сонирхоод үзэх хэрэгтэй тий. Тэгээ Хойд Каролина болон Оклахома мужид оршин суудаг Черокигийн хоёр үндсэн бүлэг хоёулаа Жудикула хадыг өнөөг хүртэл одоо сүслэн залбирч ач холбогдолтой газар хэмээн үздэг байна. 1838 онд Оклахомад албан нүүлгээд шийдвэрлэгдсэн ч гэсэн энэхүү ойлголттой хадгалсаар ирсэн тийм хүмүүс ч гэсэн байгаа байхгүй. Тэгээ Черокигийн ломогт өгүүлснээр бол тэр Сул Калун бол Жудикула хад болон түүнийг хүрээсэн байгалийн тогтцтой салшгүй холбоотой Сул Калун эсвэл Жудикулатай холбоонд дурддаг өөр нэг газар бол мэдээж хэрэг Чөтгөрийн шүүлт гэдэг нэртэй газар байна. Энэ бол Умард Каролинад байдаг газар байна. За одоо энэ уул нь болохоор Писка үндэсний ой модонд баруун захад байдаг. Тэр Бравард гэдэг хотоос нэг хол хөөхөн. Ер нь нэг 15 орчим 16 орчим километр зайтай. Тийм оршдог. Черокигийн зарим домогт бол аврах биетүүд чөтгөрийн шүүлт уулын доторх агууд нуугдаж амьдардаг. Тэгээд одоо шөнө оройгоор гарч иж одоо хүүхдүүдийг хулгайлах, эмэгтэйчүүдийг хулгайлах юм тохиолдол байд юм байна л да. Тэгээд энэ яг уу чөтгөрийн шүүлт гэдэг энэ газар руу Черокичүүд одоо цаазаар авах гэж байгаа хүмүүний хөгөө болж тийм ээ. Ихэд шийтгээд за тэгээд тэд нар бол буцаж ирдгүү. Одоо ингээд хаашаач юм алга болдог. Ийм сонирхолтой юм. За Черокигийн домог зүйд бас нэг зүйл байгаа нь Сасквачийн сонголтын дүрслэлтэй маш төстэй нэг биет байна. Энэ нь чулуун хүмүүс гэдэг. Нунунуй. Тий тэр юу тэр чинь арай өөр. Нөгөө тий нунунуй яг зөв нунунуй байхгүй. Нунунуй буюу одоо тэрийг орчуулах юм бол чулуун өмөрсөн гэх юм уу? Чулуун өмссөн ч гэх юм уу? Чулуун хувцалсан тий. Чулуун хоёртай гэсэн утгатай нэршилтэй байдаг. За тэднийг бол хүний төрхтэй боловч арьсан чулуун мэд хатуу ямар ч зэвсгээр нэвт цоолох боломжгүй гэж Черокичүүд дүрсэлдэг. Домогт бол тэд авраг биетэй хүний мах иддэг, сүнстэй харилцдаг, мөн хүмүүсийн оюун санааг удирдах чадвартай гэж тэдний домогт өгүүлж байгаа. Мөн хүмүүсийг хулгайлах заримдаа бүхэл бүтэн тосхны хүрт тэр чигээр нүүлгэж ийсэн, занал хийжсэн ийм тохиолдол байдаг гэж Черокичүүд бол ярьдаг. Черокигийн домогт бол чулуун хүмүүс нь хөвчлэн хүн идэж штэ, хүн агнж иддэг. Ялангуяа хүний эдлийг илүүд үздэг гэж. Үнэ махан дотроос. За энэ талаар бол анхны Европын суурьшигчид бол 1750-аад оны орчимд бол ирээд тэгээ 1780-аад онд авраг манд уулын захын бүсэд хэд хэдэн хилийн харуу суурин бол байгуулсан байна. Европын хүмүүс те. Тэгээ 1790-ад оноос байнгын суурьшигчид олноор ирээд ингээд 1801 онд анхны суурьшигчид өнөөдөр тэр Greenbrier хэмээн нэрлэгдэх бүсэд нэвтэрч суурьшсан байна. Тэгээ Европчууд энэ бүсд ирээл яах вэ тэгэл жигтэй тайдагчгүй түүхүүд нэлээд сонссон байгаа. Уулуудаас сонссон байгаа. Эртний суурьшигчдын аман домог хамгийн алдартай хоёр төр болох тэр Бужум болон Хутэн энэ нарын тухай бас сонссон байгаа. Тэр Бужум гэдэг нь болохоор хоёр хөл дээр явдаг. Биш хойд хоёр хөл дээр явдаг. Том биетэй үсрэх ойд амьдардаг амьтан гэж дүрсэлт юм байна. За бас тэр амьдардаг байсан гэж байна. Тэр Waynesville хотын алдартай гар урлын шар аригны үйлдвэр нь тэр Бужумын шар ариг гэдэг нэртэй үйлдвэр байна. Энэ бол одоо нутгийн домог бас санаа авч бий болсон юм брэнд. Тэгээд домогт өгүүлснээр бол Бужум бол ойролцоогоор нэг 8 фут өндөр чинь нэлээд өндөр байгаа тий. 3.3 фут чинь 1 метр чинь 8.6-аад бол тий 8 фут гэсэн 2 метр харам өндөртэй хүн ба агаатны холимог шинжтэй биет. Түүний биеийг бол бүдүүн, сэсгэр үстэй, саарл үстэй, тэгээд хүнтэй төстэй этгээд царайтай гэж бол домогт үздэг юм байна л да. Тэгээ яг заримдаа бол нөгөө явган аяллаа замын ойролцоох гүн ойгоос бол түүний одоо нэг ёолох дуурах дуунууд сонсогддог гэж үздэг. Тэгээ Бужумын орд нь одоо тэр Blue Ridge гэдэг нуруутай залгаа ашиг тэр Балсамын нурууны хаа нэгтэй нуугдан байдаг юм амьтан гэж үздэг. Тэр хурдны зам байдаг билээ. Хурдны замууд их явдаг. Яг хаа truck drivers гэж ярьдаг шүү дээ. Том тракууд барьдаг. Одоо тийм баг чинь гэр шиг байгаа байхгүй тийм амар том хөргөддөд унтж болдог. Гэр бүлээр хүртэл явдаг юм билээ шүү дээ. Тэр тракийн жолоочдод шөнө орой янз бүрийн дуу сонссон, сан зүрийн юм харсан гэсэн юм бол ярьд юм билээ. Тэгээд энэ тухай бүр National Geographic болон Discovery Channel нэвтрүүлэх гэсэн байдаг байхгүй.
За бүр 50-аад оноос эхэлж ноцолдож эхэлсэн баг. Тэгээ 70-аад оноос яг видеонуудаас явж эхэлсэн баг. Тэгээ Божуугийн тухайн анхны түүхүүд ажиглалтууд бол 1820-ад оны ихээ үеэс эхэлтэй гэж үздэг. Тэгээ аврам манд улсын аман домог тухайн үеийн баримтад мөн тэмдэглэсэн өөр нэг зүйл бол тэр нөө түрүү миний ярьсан хутын энэ юм ба. Тэгээ түүнийг бол Божуугийн эмэгтэй хослол дүрэг гэмээр үздэг. Тэгээ шөнө ой модон түүнийг ирэн хайж хашгирч орилдог гэж одоо хүмүүс бол ярьдаг ба. Тэгээ хутын энэнийг уйлах дууг бол за дүрсэл бицнэр л штэ шаршуу болон сармагчин хоёрын дууг хослуулсан гэмээр. Яаш. Тийм одоо юу байт юм бэлээ. Яг тэрийг сонссон гэсэн хүмүүсийн яриа бол нэлээд байдаг. Тэг жигтэй аваа гэж байгаа байхгүй. Тэгээ одоо ер нь авраг манд туулын ойн гүнд зэрлэг хүмүүс нөө feral people гэж яддаг. Хууль дүрм захирагддаг. Зэрлэг хүмүүс нууцлын амьтад оршин суудаг ойлголт нь бол маш одоо энэ хавийн хүмүүсийн гүн үнзгий одоо бүр амьдралынх нь хэв маягтай нүртэл холбоотой. Тэгээд ямар сандал тэр пивнийх нь нэр нүртэл тийм байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ингээд энд ерөнхийдөө бараг ингээд нэг big food буюу алмас судлахаар ирсэн хүмүүсийн бүр юм айгуу тийм community одоо ирж байгаа байхгүй. Нийгэмлэг үсгэсэн юм тий 1870-аад оны тэр сонины нэг нийтлэлээс харахад ингэж байгаа тийм 71 онд гарсан. Теннесси мужийн баруун өмнөд хэсэгт гарсан big food-ийн одоо тийм тухайн богино ишлэлийг бичсэн байна. За тэн дээр ингэсэн тэрийг бол ингэж бичсэн байна. Теннесси мужийн зэрлэг хүн гэдэг. Тэгээ Макнери тойрогт хэдэн 7 хоногийн турш нэгэн этгээд аимшигт биед ажиглагдсан байна. Түүнийг 7 фут өндөр 7 фут гэж бараг 2 м гэсэн үг тийм. Асар их булчингийн хүч чадалтай хэмээн өгүүлдэг. Нүд нь ер бусын том бөгөөд гал мэт улаан аж. Түүний үс нь хар өнгийн сэгсэж орооцолцсон байдалтайгаар бүсэлхийнээс доош унтсан бөгөөд сахлан цээжнээс нь доош хүрдэг. Бүх бие нь үсээр бүрхэгдсэн гадаад төрхөн туйлын аимшигтай. Тэр ирчүүдээс зайлсхийдэгч ганцаараа яваа эмэгтэйчүүдэд зэрлэг жигшүүрт баясгалтай орилон ойртдог. Заримдаа байшингуудын ойролцоо болгоомжтод өгөж очдогч эр хүн харамгацаа буг мэд өндөр хашааг төг бүхэн даван гайхалтай хурдтайгаар зүхтдэг бөгөөд хүн нохоо хөөцөл доноос амархан мултардаг гэж. Хурдтай agile гэж ярьдаг ч эвтэй аимшигт төрхөөрөө төдийгүй зарим эмэгтэйг авч явахыг оролдсон ийм тохиолдолд гарсан ялангуяа Саби орчмын нутаг даяар ихээхэн төгшүүр үүсгэсэн. Орон нутгийн иргэд ой модыг нэгжиж уг мангасыг барих эсвэл хөөж зайлуулах шийдвэртэй алхам хийж ажиллаж энэ бүр мэдээгээр гарсан юу байгаа. Зөв нэг юм юу биш бүр мэдээгээр орон нутгийн телевизийн мэдээгээр гарч ирсэн. За яг хамгийн сайн баримтжуулсан нэг юм учрал нь гэх юм уу 1978 оны үйл ба авраг манд тулаас зүүн тийш 90 миль гэж бар 105 км зай Апалачиг нуурны бэлгийн бүсэд орш Хойд Каролина мужийн тэр Кливленд хотод гарсан байна. За түүнийг бол хүн амьтны холимог шинжтэй бүслэгийн үссэн үсрэх гар бүртээ 6 хуруутай гэж байгаа. Ингэж дүрслсэн байна. За яг энэ дээр бид тэр видеог харин YouTube-аар оруулж болох нь үгүй гэдэг бид тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч тэр бичлэгүүд нь бол байдаг байхгүй ингээд хүмүүсийн ярилцлага. Тийч одоо нэг зохиогч ирэх мэрхэд бас аюул төвхтэй болсон шүү дээ. Тэгэхээр Кливленд тойргийн энэ оршин суугчдын тэр өгсөн ярилцлагууд байдаг. Тэгтээ яг манай үзэгчид бас яг одоо нөгөө бидний их сурвалжаа болгож авсан Squatch Mafia-гийн 39 дугаар анги шиг би санаад байна. 39 байна уу 32 байна уу? Би яг тэр юм. Тэгтээ яг Squatch Mafia гэж бичээд episode 39 юм уу 32 гэж бичих бол гараад ирнэ. Яг тэндээ нэг видеоны цогцлуулгууд нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ анаатны тухай бас бичсэн байгаа. За тэгээ энэ дээр нөгөө хоёлоо төрөөхөн ярьж ирсэн да. Nobby гэдэг тэ нэг Nobby чимшиг юу чимшиг нэр өгсөн гэдэг хэлсэн тэ. Тэгэхээр Cleveland-д бол Bigfoot-ийн талаар яриа бол одоо ч гэсэн байгаа. Эдгийнхэн бол тэнийг бол Nobby гэж нэрлэдэг. За энэ нь бол нэг 10 фут орчим өндөр ихлээр 5 өндөр бол авчихсан 3 мэ тэ. Тэгээд энэ яг 70-аад оноос нэлээд ихэлсэн. Тэгээд анх бол тэр Carpenter's Knob гэмиг газар тарсан учраас яг тэр нэрээр Nobby гэдэг нэрлэлсэн юм байна. Тэр KN-тэй бичиж байгаа. KNOBBY гэх Nobby гэдэг. Тэр K-ний чи англиар K-г нь уншдаг шүү дээ. Nobby гэдэг уншдаг шүү дээ. Тэр нутгийнхан бол Nobby-гийн мөрийг одоо болтон өшгснөөр байгаа. Зарим гэрчнүүд түүний гар бүртээ 6 оруутай байсан гэж өгүүлдэг. Муухай нэмсгэлдэг байсан талаар дурссан байна. Тэр 1978 оны 12 дугаар сард Cleveland тойргийн тэр Carpenter's Knob орчинд бол яг сармагчин төстэй үл таних амьтантай холбоотой хэд хэдэн хачиргалтай тийм бичлэгүүд гарч ирсэн байдаг. 16 төрсөжүүлт байсан. Тий, 16 бичлэг байсан байна. Тэгээ энэ биетийг бол тийм хавтгай зарайтай, жижиг толгойтой, бараан үстэй, ойролцоогоор нэг 6 фут өндөр гэж байгаа.
250 фунт гэдэг чинь одоо баг 100 орчим 100 жоохон гаруй килограмм хэмжээтэй. 2.2 фунт чинь 1 кг болоод байдаг гэдэг чинь 250 фунт гэдэг маань 110 кг болох юм байна те. Жинтэй гэж дүрссэн байна. За тэгээ бусд нь бол үүнээс том сүрдэм төрхтэй байсан талаар мэдээлсэн байна. Чимээг амтны биш нэг пир пара гэл амар дуу шуу гаргадаг юм шиг байна. Мод зоо тоглоод ингээд. Тэгээ ер нь бол дуу одоо тийм амнаас нь гарч байгаа авиа нь болохоор нэг тийм одоо нэг өвдөлтөндөө шаналаад орилж байгаа эмэгтэй хүнтэй төстэй гэж. Одоо дүрсэлж Янгон сонь дух. тийм аюу сонь дуурдаг. Нам дор архихаас эхлээд чанга хашрах хүртэл янз бүрийн өнгө аястай авианууд байдаг гэж. Тэгээ 1978-аас 1979 оны сүүл 1-р сар хүртэл Нобыг харсан гэх тохиолдол бол яг чиний хэлснээр 16. За зарим юм дээр бол баг 20-од бүртгэгдсэн юм шиг байгаа юм. Гэхдээ яг тэр нөгөө дүрсчүүлсэн юуг нь л яриад ах шиг байна л да. Тэгээд нэг Орос сурт нөө ямаага хайгаад болохгүйсэн гэдэг. Тэгсэн чинь ойд ингээд ямааг нь барьж зүгээр хузүүн ингээд хугалцсан юм шиг. Тийм болсон байна. Тэгээд Ноби энийг хийсэн байх гэж шийдчихлээд радио телевизэн сургууд бол үйл явдлыг бол өнөөр мэдээлж исэн, тусгай нэвтрүүлэг гарч исэн, шүнжэнгөө 90 ажлын хүртэл зохион байгуулсан байна. Тэгээд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг амьтныг бол анх ажилласан газрын нэрээр бол нэрлэж гисэн. За энэ бол Ноби бол Хойд Каролинагийн түүхэнд хамгийн алдартай Bigfoot буюу аламсны үзэгдэл болж одоо ч гэсэн ингээл яригцаар л байгаа. Авраг манд дуулсаас гаралтай өөр нэг сонирхолтой энэ юу бол сүнсэн гэрлүүд гэдэг. Энийг нэг цогтож холбож гэрэл цогтож холбож тайлбарладаг хүмүүс байгаа л да. Тэгээ нөө 100 гаруй жилийн турш мэдээлэгдсээр ирсэн ч гэсэн тэдгээрийн үүсэл гарлын талаар шинжилгээ ухааны баттай тайлбараад өнөө хүртэл гарч ирэх байгаа. Тэднийхээ хувьд л гүйдэл юм уу та тий. Тэр Томас Дивайн гэдэг хүний харуулын цэг дээр гарч зогсоход тэр гэрлийг ажиллах боломжтой гэж үздэг. Энэ харуулын цэг шиг нэг юм байгаа шүү дээ өндөр. Тэгээ уугуул амрагчууд эдгээр гэрлийг бол өвд эцгийнхээ сүнс байж магадгүй гэж үздэг. Тийм боломж бол байдаг. Тэгээ яг өнөөдөр хүртэл яг ингээд нэг батнот болгоод хариулсан зүйл бол байхгүй. Энэ үзэгдлийн талаар бол судалгаа хийгээд Discovery Channel дээр нэвтрүүлэг гарч ирсэн байдаг юм байлээ. Баруун хойд Каролинагийн их сургуулийн профессор судлаач гэсэн энэ нууцыг тайлахаар оролдоод байгаа. За хамгийн түгээмэл таамаглалаар бол уулсын боржин чулуун автангаас үүсэх цахилгаан цэнийг нэгэн хэлбэр байж болж шүү гэж үздэг. Зарим нь бол нисдэг үйл мэдээлэл объекттэй холбоотой тайлбарладаг. Гэвч бод байдалтай бол тэдгээр гэрэл бол оршсоор байгаа. За тэгээ хүмүүс бол одоо ч гэсэн тэр гэрлүүдийг хаасаар байгаа. Тэгээ тэнгэр цэлмэг шүн бол ууланд гарч ирвэл зарим хүмүүсийн нээлтгээ тийм уулын бөмбөлөг гэрлүүдийг бас харж болно гэж байна. Тэр бол авраг манд улсын сүнслэн гэрлүүд өнөөдөр хүртэл одоо нууц хэвээрээ байгаа. Тэгээ сүүлийн жилүүдэд бас нэг анхаарал татаад байгаа зүйл бол нөгөө энэ авраг манд улсын цэцэрлэг түрээлэнд сургаггүй алга болсон хүмүүсийн тохиолдлууд гэдэг бид нар яг дугаар хийж ийсэн. Учир битүүлээр алга болсон хүмүүсийн дуйлаанд хэрэгүүд нэлээд олон болсон. За тэгээд сургаггүй болсоор байгаа хүмүүс одоо ч байгаа. Одоо ч хүмүүс алга болдог гэж байгаа байхгүй. Шийдвэрлэгдэх хэрэгүүдээс бол хамгийн алдаатай нь бидний ярьсан Денис Мартны хэрэг гэж байгаа. Денис Мартны хэрэг чинь олон талаас нь тайлбарлалт юм билээ. Нөгөө тэнд нэг сүм байсан. Тэр сүмийн одоо лам нар бас одоо нөгөө хүүхдүүд дээр эцэг ихийн хяналтгүй энэ дайлимдуулж өөртөө одоо бэлгийн дургчлан хангадаг байснаас болсон дээрлэлт байсан гэх мэт ингээд айгүй олон янзын ярьд юм байна. Гэхдээ яг энэ Денис Мартны хэрэг бол хамгийн нууцлах тооцогддог. Алга улсын явдал бол Америк нэгдсэн улсууд хамгийн олон танигдсан сургаггүй алга улсын хүүхдүүдийн хэрэгүүдийн нэг. За энэ дээр бол яг миний мэдж байгаа бол манай Frame podcast бол Денис Мартн дээр авраг утаат уулгаад авраг манд ууланд болсон хэрэг гэдэг тэр подкастн дээр орсон хариулт өгөө сураг дээр Денис Мартны тоос байдаг. Тэгээ тэрийг бас манай үзэгчид сонсороо. Энэ хэрэг бол хамгийн тайлагдаагүй сони хэрэг байгаа. 6 настай авраг манд уулзад ороод алга болсон. Одоо ч гэсэн тодорхойгүй юу болсон мэддэхгүй. Тэгээ Теннесси мужийн 6 настай 1969 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авраг манд уулсын энэ цэцэрлэг түрээлэнд Спенсфилд гэх газар сургаг алгасан ба. За эдлийн ажиллагаанд байгаль хамгаалагчд холбооны мөрдөх төвчөө. Америк нэгдсэн улсын армийн нөгөө Green Beret гэдэг чинь ногоон берет тий. Ногоон берет тусгай өвчнөх гээд 1500 хүн оролцсон. Цар хүрээ 90 хайх ажиллагааны маш өргөн цар хүрээтэйгээр явуулсан байна тий. Ямар ч үлгэр болов. Энэхүү хайлтны үндэсний цэцэрлэг түрээлэнгийн түүхэнд хамгийн томоохон тооцогдож 3 сарын хугацаанд 60 гаруй хавтгай дөрвөлжин милийг хамарсан ч үр дүнд хүрээгүй. Ингээд энэ хэрэгт оролцсон олон хүнийг өнөө хүртэл
одоо ингээд зоосоор байгаа. Одоо харьцуулахад ч сүүл хоёр нэг Оросд болсон тайгад болсон хэрэгүүд дээр чинь 20 хүн жуутай айтай болоо. 20 км самнаас хамаад хүн олж чадахгүй шүү дээ. 1500 хүн гэдэг чинь. Маш том далаастай ажилласан байгаа. 1969 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 6 настай Денис Мартин хүү одоо тоглож байгаа таалга болсон байгаа энэ. Нуугдч тоглож байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд бос хүүхдүүд гар зээд ингээ хангууд нөгөө Денис Мартиныгаа олдгоо. Тэгээд яасан. Тэгээд тэн дээр айгүй олон ярианд дээрэгдсэн байдیں۔ Нөгөө үстэй үсрэг амтны хүүхд чиг ингээ бариад ингээд мөрлөөд явж исэн гэсэн яриа байдаг. За тэгээд ингээ Денис Мартины дуу мууг сонссон гэсэн байдаг. Ер нь бол нэг ийм 1969 онд нэг нийтлэл гарсан байт юм аа. Карл Ки гэдэг хүний нийтлэл. Тэн дээр ингэсэн байгаа. Бид гэдэг тэнд аялж исэн хүмүүс аа. Бид орилох дуу сонсоод ойролцоогоор 200 ярд алхсан. Тэний 200 орчим метр юм шиг 200 жоохон гарч юм. Тэгээд миний хүү тэрийг хараад баавга байна гэж хэлсэн гэж байгаа. Тэр нь болохоор баавгаш нөгөө аламстай юм шиг байна. Тэгээд гэж хэлээд тэгээд баавга биш нэг үсрэх хүнийг санагдуулаад байна. Тэгээд биднээс зайлсхийж исэн нэлтвэсэн гэж байгаа байхгүй. За эцэст нь бол хэлэхэд цэцэрлэг төрөлгийн байгаль хамгаалагч Ки болон одоо тэр Рон голын баруун талд орших тэр C branch гэдэг нэг жижиг горхч орчин байсан байж магадгүй гэсэн зүйлийн дүгнэлтийг гаргасан байна. Энэ нөхөө Спенсфилдээс нэг явган жимээр нэг 14-5 орчим километр зайд орших юм газар л та. Тэгээ ийм зайг бол 2 цаг хүрэхгүй хугацаанд тэр дундаа жимээс зайлсхийж туулна гэдэг бол баг олимпийн тамирчны төвшний зэсвэр төвчээр хатуужил гаргана гэсэн үг л дээ. Тэгэхээр нартай задгаа талбай тоглож байсан хүүхдэд хулгайч эсвэл алуурчин эрхэн дөрөж очиж чадсан байж болох талаарч гэсэн тодорхой тайлбар үгүй хэвээр үлдсэн ба. За тэр баавга мэд харагдаад байгаа тэр хүн ямар хүн бэ? Үнэхээр баавга юу эсвэл алмас уу? Тэгэхээр хойд хөл дээр ямар ч аюул чадварлаг зогсож ирсэн гэж. Баавга ч хойд хөл дээр бас удаан зогсож чаддаггүй амт юм биш үү? Болох юм байна да. Тэгэхээр тэр бол ингээд юм яг хойд хөл дээр л явдаг болов гэмээр тийм амт байсан гэж байгаа байхгүй. За ямар ч байсан Денис Мартинтай холбоотой уулмөр ерөөсөө илрээгүй. За Денис Мартинтай холбоотой хэрэг ингээд хайжмаар замхарч идэл 1976 оны 10 сарын 8-нд ахлах сургуулийн ангийнхаа хамт явган аялд гарсан 16 настай Johnny Lynn Gibson гэдэг эмэгтэй гинт алах болсон. За энэ эмэгтэй талаар бид өмнө ярьсан. Тэр сонирхолтой юм. Ямар ч болмоггүй алах болсон. Тэг 20 метрийн зайтай ард нь явж исэн охин Johnny Gibson-ыг хараа явж исэн гэж байгаа байхгүй. Чинь ахлах сургуулийн нэг ангийн л октод байгаа байхгүй. Тэг хараа явж чинь Johnny Gibson яг алхаж явж байгаад нөгөө нэг ингээд хажууд шаар зогт туссан гэж байгаа. Ингээд нөгөө үгүй эн чи юу вэ гэдэг ингээд харж байгаа юм шиг ингээд ингэж хараад ард нь явж байгаа охин харж байгаа шүү дээ. Тэгээд тэг зүгээр алхсан гэж байгаа. Нөгөө охин яг Johnny Lynn Gibson-ы байран дээр ирээд зогсоход нөгөө чинь тийш ингээд явж байгаа шүү дээ. Ингээд явж онгод нь ирээд зогсоо ингээд харж байхгүй болсон. Тэгээд энэ ямар ч уулмөргүйгээр алах болсон ба. Тэгээд энэний талаар бол тухайн үед бол маш их зүйл яригдчихсэн юм билээ. Бид нар бас өмнө тэр авраг мандуулын тухайн дээр ярьсан болохоор яг энийг энд нь үлдээгээд 5 жилийн дараа буюу 1981 он дараагийн нууцлал хэрэг гарсан нь Джексонвилл хотоос ирсэн 58 настай Поли Мелтон гэдэг эмэгтэй ховсын хамт явган аялж явахдаа сураг алгасан байна. Найзуудаасаа хэдийн яардан зай төрүүлж алхаж яваад нэгэн толгод уруудах үед нь бол хүмүүсийн үднээс далд орсон. За тэгээд анх аялын хамтагч нь түүнийг өөр жимээр буучлаа даа гэж бодсон ч гэсэн буцаж очоод түүнийг энийг болохыг мэдээд ингээ Поли Мелтоныг дахин шинж хараагүй. Бас орс ураг алгасан. Алга болсон шалтгааны талаар ямар ч уулмөр ямар ч байранд хизээч илрээгүй. Түүнээс хойш авраг манд улсад олон хүн учир битүүлгээр алга болсоор байгаа. Яг л нүдэр бихэн зур орог мөргөө болдог мэт одоо. Ингээл алга болчдөг. Cherokee-гийн эхний домгоос өнөө хүртэл зэрлэг хүмүүс, магадгүй хүн эзтэй хүмүүс, эсвэл Bigfoot буюу уулын алмас, уулын гүнд оршин суудаг гэх энэ домгууд бол үргэлжлэн яригдсаар л байгаа. Энэ алмас гэснээс сонирхолтой бэлгүүн номч Бэмбэр Энчингой нэг сонин дээр халамсны тухай нийтлэл бичсэн байдаг юм байл шүү дээ тий. Тэрийг хальт уншиж байсан. Амар сонирхол юм бэл. Тэн дээр юу гэж гарч байна? Тэрнээс чинь юу гэхлээр монголчууд бид нар энэ амьтны судалгаанд их ач холбогдол өгч судлах нь бол зүйтэй яагаад гэвэл хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухааны цаашны хөгжил асар их ач холбогдолтой учраас монголчууд бид бүхэн хэрвээ энэ алмас гэдэг амьтанд таарах аваас тэр дээрөө төр одоо холбогдох албан тушаалтанд мэдэгдэж одоо мэдүүлэг өгнө ухааны нийтлэлийг ямар сонирн бэлээ сонин дээр нийтлүүлж ирсэн байт юм бэл. Бэлгүүн номч Энчингой хамгийн сонин сонирхолтой юм те бас бодоо штэ. Яг уу авраг манд тууланд буцаад тийшээ ороход 2018 онд нөгөө
Хэрэгүүд маань үргэлжлээд гараад байгаа шүү дээ. Ohio мужийн Cleves хотоос ирсэн Susan Clements гэх эмэгтэй охины хамт явгаа хэлж аваад Орос руу галгасан. Forney Ridge гэдэг жимээр Klingsman Dome орчмын бүсэд аялж байгаад зогсоол дээр дахин уулзахаар түр салсан баг. Тэгээ Clements одоо мегмар гарах зогсоолд ер нь зогсоолд хийж ирээгүй. Охин нэг хэсэг хугацаанд хайсны эцэстээ ээжигээ сургаггүй болсон тухай байгаль хамгаалалтанд мэдэгдээд ингээд эрлийн ажиллагаа эхлээд эрлийн ажиллагааны 5 дахь хоногт эрлийн ажиллагаа улам өргөжөөд 30 орчим байгууллага тусалж исэн байна. Тэгээд ер нь тэргээр нэлээд хайсан. За тэгээд амьд олон гэдэг найдварт хийж ажилласан боловч олсоогүй. Гэхдээ түүний шарилыг зөгцгийг нь болохоор тэр ийм өтгөн ургамал бүх ийм жалгах шиг газар олсон гэж байна. Тэгээд амьтны довтлсон дайс ямар нэг уулмөр илрээгүй. Яг нь ер нь тэг тухайд бас хайж захтан дээр үнэш нохтын баг cadaver dogs гэдэг чинь үнэш нохтын баг анчид бас ирсэн баг. Үнэр авч чадахгүйсэн гэсэн. Бороо их ороод. Тэг үнэр авч чадахгүй тэгээд ерөөхдөө олох найдвар алдсан гэж. Яг тэр тайлбар тийм тайлбар өгж байгаа юм л да. Тэгээд өөрийн байгаль хамгаалж болохоор тентхийн урмал маш шигүү тул хажуу зогсож буй хүнийг харахад бэрх. Ойролцоо хэд хэдэн жим огтлогч гэсэн тэндээс хазааж бараг 1 милийн зайтай X жалгаар урууд нь төрөх намаргүй логикод санаанд багтахгүй байх гэж дурдсан байна. Энэ нь бол өнөөдөр ч гэсэн авраг манд дууцад буюу тийм одоо Great Smoky Mountain, Bigfoot буюу аврагтай Sasquatch төстэй амтны ажиглалтууд бол маш тогтмол бүртгэгдээд байгаа байхгүй. Хамгийн сүүлийн бүртгэл нь 2024 оны сүүлээр хийгдсэн байдیں۔ Саяхан. Энэ бүс нутагчны жилдний 2 томоохон арга хэмжээ зохион байгуулалт энэ аялагчдыг татахын тулд нэг нь болохоор нөгөө Townsend хотод бол Ман дуулын мангсын фестивал гэдэг нэртэй фестивал гэдэг юм байна. Нөгөөд нь бол Gatlinburg гэдэг хотод бол Ман дуулын мангсын хурал гэдэг юм ивент буюу арга хэмжээнүүд тус болд юм байна л. Тэгээд энэ авраг ман дуул гэж нэг юм сонин ман дуул ба. Энд бол за тэр Squatch Mafia бол шууд л тэгжлээ л дээ. Энэ бол Bigfoot яалтч. Энд бол нэг юм байна гэх. Тэгээд нөгөө David Paulides-ийн газрын зургийг ингээд үзэх юм бол алуу хус хүмүүсийн ингээд газрын зураг дээр ингээд X-лээ яваад байхгүй. Авраг ман дуулан дээр нэг ол X байт юм билээ. Юу хүмүүс их алуу болдог гэсэн юм л бит юм билээ. Гэхдээ юу юм чинь те одоо энэ Bigfoot юм хүү амтан алуу болоод байгаа нэг сөрөг үйл явдал болоод байна шүү дээ. Энийг мужийнхаа брендинг болгоод жуулчин татаад эхэлсэн байна тий. Сонирхолтой. Тэр нөө танин мэдэх хүсэл нь айцаас давхаар л хүмүүс тийш ордог юм шиг байна л та тий. За энэ манай нэвтрүүлгийн эхний хэсэг байсан. Хоёр дахь хэсэг нь бол Minnesota Minnesota мужид аялж агаад алга болсон маш учир битүүлэг байдлаар нас орсон 29 настай Jordan Grider гэдэг залуу байна. За Minnesota болон Ontario-гийн хойд нутгийн гүн ой мод руу өнөөдөр одоо бид нар нэвтрэх гэж байна. Тэгээ сүүлийн жилүүд бол энд авраг бит одоо Bigfoot-тай холбогдсон яригдсан хамгийн одоо сонирхол татсан сургаг алга болсон эргүүдийн нэгийг энэ авч үзье. За энэ хүний талаар бид нар ярьж ийсэн. Миннесота мужид бол ялангуяа хойд бүс нутагт бүртгэгдсэн тэр алмасны идэвхийг судалж хил дамсан усан зам завны одоо бүс нутаг хэмээн нэрлэж одоо энд бас одоо яг нэр нь бол юм байна. Boundary Waters Canoe Area гэж байхгүй. Ингээд нэг canoe гэж нэг завь штэ тийм нарийнх. Тэгээ ингээд гол мөрнөр судалгаа хийж исэн юм билээ. За 2018 онд ч одоо 6 жил. 8 жилийн өмнө Миннесота мужийн хойд засгийн аслагдсан хилийн усны тэр одоо бидний яриад байгаа энэ canoe-тай аялж болох энэ бүсэд бол Jordan Grider гэдэг залуу харамсалтайгаар амь алдсан. За энэ хэрэг бол өнөөдөр хүртэл тайлагдаагүй гэж үзэж байгаа. За Канадын хил залгаа Бартат энэ нутагт болсон энэ хэсэгт бол гүн шиг ой модтой 1100 гаруй нуур хэдэн зуун милийн урттай гол горхоор тодорхойлогдсон юм. Ерөнхийдөө нуур ихтэй, гол ихтэй, ой ихтэй, намаг ихтэй, өвөлдөө их цас ундаг хүүтэн ийм газар байсан. Эсвэл тайга. Тэгээ ерөөсөө манай хөвсгөл шиг л байхгүй да. Тэгээ эсвэл одоо Сибирийн тайх шиг ч юм уу те. Яг Америк Канадын хэдийн дагуу байрладаг. Яг энэ нэг Америк Канадын дагуух тэр Орегоны хилийг тогтоожсон нь болохоор зөвхөн завтай явдаг нутгууд байдаг. Зөвхөн каноутай голоор л явж болдог юм газар. Гол нь жижиг юм баг. Тийм, барих.
кино явахаас өөр аргагүй. Нам гүм хүн амьтан очтгүй өргөн удам зэрлэг байдлаа тэр хэсэг бол алдахтай. Маккензиг үл их зовоосон шүү дээ. Тийм шүү дээ. Хоёлаа яг л хоёлаа Маккензи дээр ярьжсэн шүү дээ. Маккензиг бол гомбол зовоосон. Хойд Америкийг судалж байсан. Тэгээ нийт талбай нэг 80 орчим хувийг бол оймод 20 орчим хувийг нуур эзэлдэг. Ерөөсөө нэг юм нуур ийм л газар байна. За хэлгийн усны бүс буюу энэ газар нь бол Миннесота мужийн сумны үзүүр хэмээн нэрлэгддэг. Хойд бүсэд Канадын хил дагууны 240 орчим километр үргэлжилдэг. Үүнтэй залгаа хойд нуурын үндэсний аялагчдын үндэсний цэцэрлэг хүрээлэн болон Онтариогийн тэр Quetico мужийн цэцэрлэг хүрээлэнгүүд ингээд нийлээд нуураа усан сүлжээ бүх юм тасралтгүй зэрлэг байгалийн асар том юм бүсийг бүрдүүлдэг. Үүнийг бол хилийн уснууд гэж нэрлэдэг. Харин дээд нуур нь уг бүсийн өмнө болон зүүн талд оршдог гэж. За энэ тхийн амьтад бол өстой янзын. За өстой нөгөө бидний мөрөөдлийн нөгөө хандгаа, нөгөө буу, минж, чон, хар баавга, хүрэн баавга гэл өстой нөгөө пума ирвс гэл одоо бүгд тэнд амьдардаг. Хэдэн мянган жилийн турш уугуул овг аймагуд бол оршин сууж ирсэн. За энэ нутгийг бол нийтийн тооллын өмнөх буюу манай эрдэмт 8000 оны орчимд палеоиндиан соёлын хүмүүс буюу хуучин индиан гэх юм одоо тэгнэж одоо эртний индианчууд бол нутагч ийсэн. Түүнээс хойш ойролцоогоор 100,000 жилийн өмнөх архаик үеийн зарим олдрууд илэрдэг. Хожуу үеийн ойн соёлын индианчуудын үлдэц олдрууд бас археологийн малтахаар олддог. Дараа нь энэ бүс нутагт Сью овгийнхан цөмөн тоогоор нутгалжсэн байна. Сьючуд гэсэн мундаг овг гарсан тийм. Яг тэр Jordan Grider алхсан замыг Sioux Hustlers Trail гэдэг байхгүй. Алхалтын зам. Одоо Сью гэдэг нь индианы овгийн нэрэлтэй. Тэгээд Америк нэгдсэн улсын мужуудыг хотуудыг авдсан бол энэ Индиан овг аймагуудын өдөртөгчийн нэрээр нэрлэгдэх газар гэдэг. Одоо Seattle байна. Тэгээ энэ одоо Сьюгийн зам гэж юм уу, Сьючуудын ч юм уу те. Тэр одоо нуур муурын нэр бол Индиан овгуудын нэр гэдэг багтаа Kentucky гэдэг чинь Kentucky гэдэг овгийн нэрч байх жишээ те. Ахлагч чөлөө Kentucky ахлагч нь баха их мэтлээ. За ингээд энэ бүс нутагт Сью омгийнхаа амьдардаг байжгаад хожим Канадын тэр ер нь Ojibwe гэдэг үг ирж байгаа. Kitapo Ojibwe гэдэг сумгууд ус амьдардаг гэсэн. Тэгээ Сьюнер бол яг Kitapo Ojibwe ирээд Сьючуудаа шахсан юм шиг байна. Тэгээ Сьючууд нь баруун тишээ яваад улмаар энэ бүс бол Ojibwe-гийн их нутаг болсон. Тэгээ хэлийн усны замын аяллаа бүсэд бол хатан чулуун тавцсан, хатан цохоо төр хэд хэдэн одоо эртний хадны зураг сэлбэрүүд олддог. Тэгээ тэр Хегман нуурын хадны зураг бол Ojibwe овгийн бүтээл хэмээн үздэг. 1688 онд Францын судлаач Жак де Ньюон гэдэг хүн бол бүсээр аялсан анхны Европ хүн болж тэмдэглэсэн байдаг. Ингээд 1730-аад онд уг бүсийг Минжний арьсны худалдаагаар нэлээд алдартай болсон байна. За 18 дугаар зууны төгсгөл гэхэд үслэг ангийн арьсны худалдаа зохион байгуулалттай системд шилжсэн. Бидний нэг бас Умард Америкийг судсан аялагчтай нэг хальт ярьж исэн шиг санаад байна. Тэн дээр ярьж исэн дээрээс нь далаачтын дугаар дээр бэлгүй ахтай нэг суугаад нэг Минжний арьсаар исэн малгай болоод нөгөө юу ярьжсэн шнэ style fashion болоод англи тэр нэг хүнд тааруулууд шиг өндөр малгайтай байд юм ба штэ. Тэрний бизнестэй бас холбогдоо явж исэн. За тэр арьс ширийг бол урт зайд сэлүүрт завиар тэвүүлдэг тэр Voyager хэмээх аялагч худалдаачид энэ ажлыг гүйцэтгэдэг байж одоо тээврийг гүйцэтгэх гэсэн үг тийм. Тэгээ хойд баруун компани болон Hudson болонгийн компани Hudson Bay гэдэг бас нэг ангийн компани энэ өрсөлдөгчд бол томоохон худалдааны компаниуд ажилладаг байсан. За мөн худалдааны бэхлэлтүүдийг их барьж ирсэн байна. Хотуудыг бас одоо суурингуудыг бас барьж ирсэн байна. 1820-ад оноос үслэг ангийн худалдааны голдуу аажмаар хойд зүг рүү буюу Hudson-ы булан орчим руу шилжсэн ба Hudson-ы булан гэдэг нь жоохон Канада руугаа бараг шугаар авчихсан гэсэн үг тийм. 1870-аад онд ойролцоох нутгаас алт илэрсэн, мөнгө илэрсэн. Ингээд хилийн усны бүс бараг хүн амьтангүй сууршаагүй зэрлэг хэвээрээ байсан. Уул уурхай үйл ажиллагаа хийснээр уурхайг бол модоор хангах зорилгоор мод бэлтгэлийн ажлыг хэрэгжүүлсэн юм байна. 1910-ад оны сүүлчээр бол хамгийн өндөр хэмжээнд бол хүрсэн. 1920-аас 30-аад онд бол мод огтлолтой аажмаар буураад 1980-аад оноос хойш энэ бүс нутагт байнгын оршин суугчгүй болсон байна. Ингээд дээд нуур орчмын зэрлэг байгаль нь хэдэн мянган жилийн турш уугуул овг аймагуудын нутаг бол байсаар ирсэн. Манай эртний өмнөх 8000 оны үеэс амьдарч байсан тэр хүмүүс бол ингээл янз бүрийн домгуудыг бас ярьж исэн байна л да. Тэгээ тэр домогт бол юу яаж байгаа? Одоо дүрслэл нь том бодит дүрслэл байна гэдэг байгаа байхгүй. Мах цустай тийм ер нь бол зарим нь бол яг илүү чөтгөрлөг
юр бусын ур чадвартай оршихуйг санагдуулсан байдаг гэж. За нуугуул ард түмний домогт бол хамгийн алдаатай хоёр биет бол Sasquatch болон Wendigo. За Sasquatch-ыг бол ерөнхийдөө алмас гэж ойлгож байна. За Wendigo гэдэг нь бол улаануудын гариг дугааруудаар яригдчихсэн тийм амтан баггүй. Тэгээ Wendigo нь бол хорон санаат сүнс гэж үздэг. Тэгээд нөгөө таньдаг хүнийх нь хэлээр ч юм уу дуудаж ингэж хүнийг ингэж холдуулж авчирч хаад одоо ид бат иддэг. Тэгээд юусэн ингэ цусан дуртай, махад дуртай. Тэгээд салбуу тийм амтан гэж үздэг л тийм. Тэгээд Миннесота бол Онтариогийн тэр Sasquatch нь бол мах идштэй. Тэгээд ой модны нэг хамгаалагч маягийн бийт савдаг гэж юу сүүчүүдийн дунд тэгээд дараагийн өмнөд дүрслэгддэг. Wendigo-гоос ялгаатай нь хорон муу санаатай гэж үздэг ч гэсэн энэ биетийг бол хүндлэх ёстой гэж үздэг юм байна л да. Тэгээд Миннесотагийн мужи хойд нутгийн Bigfoot-ийг идэх тухайн одоо идэвхтэй тухайд баримтжуулсан түүх нь нэлээд урт 19-р зуунаас ихтэй. Тэгээ олон ийм хотспот ихтэй юм билээ. Тийм үйл явдал болж байсан халуун цэгүүд ихтэй. Тэгээ зөвхөн тэр алмасны судалгааны байгууллагын тэр Bigfoot Research Organization гэж бүр тустай фэд юм байна тийм. BFRO гэж байна. Bigfoot Research Organization гэдэг. Тэгээд тэрний 1970 оны эхээс 2024 он хүртэл бүртгэгдсэн тэрэн дээр ч бүртгэгдсэн баг тийм 80 орчим одоо алмастай таарсан тохиолдлыг бүртгэсэн баг. Баримтжуулж тэмдэглэж авсан баг. Тэгээд тэдний 20 тэр 80 чинь 20 яг энэ Jordan Grider-ыг аялж исэн тэр бүс нутагтай байгаа байхгүй. Тэгээд 2018 онд аялагч Jordan Grider бол яг энд 2018 он аялжаад Оросыг алгасан байна. Тэгээ хэлийн бүсэд бол яг хуу Bigfoot-ийн тухай яриад өрсөлдүүд их хвчлэн төстэй байдаг. Олон тохиолдолд уг амьтныг гол горхны эрэг дагуу харсан гэдэг янз бүрийн гэрэл зураг бичлэг байдаг. Ховор тохиолдолд завьчид, загасчид руу чулуу шидсэн тухай мэдээлэлж байдаг. За зарим ярианд бол эрэгт ойртсон завь, сэлүүр завинд довтлохыг оролцсон ч гэсэн юм яриануд байдаг. Ямар ч байсан Миннесота мужийн хойд хэсэгт бол алмасны идэвхтэй байга гэж яригддаг. Өөр нэг бүс нь бол нэг юм одоо Chippewaгийн хурдны зам гэдэг үлээ. Тэр хурдны зам дагуу бас нэг тийм идэвхтэй бүс байгаад байгаа. За ер нь бол ингээл 19-р зуунаас эхлээд эдний талаар яриануд яваад л юм л да. За тэр өнөөдөр бол тэр Ример хот бол тэр Ример гэдэг жижиг хотолтой тэр яг нэг тэнд амьдардаг хүмүүс ингээд аав нь хүүдээ тэргээ тэр нь хүүдээ ингээд үе уламжилж ярьдаг юм. Домгууд одоо ингээд харсан үдсэн гэдэг юм бол байт юм байна. Тэгээд тэр Chippewaгийн үндэсний байгуул Sasquatch-ийн одоо буюу алмасны мөр заримдаа бүр гэрэл зурагч өгсөн олддог. Өнөөдөр бол тэр Ример гэдэг хот бол жид бүр тийм Bigfoot Days гэдэг. Одоо Bigfoot Days гэдэг нь алмасны өдрүүд гэх юм да тий. Баярыг зохион байгуулдаг. Тэгээ энэгээр бол олон аялагчдыг бол татдаг. Тэгээд 2018 онд яг энэ нэг юм 80 тохиолдлыг 20 нь харагдсан гэж бүртгэдэг байгаа яг энэ хэсэг рүү Jordan Grider гэдэг 29 настай залуу байгаль ганцаараа амьд үлдэх нь survival хийхэд тулд орж байгаа. За энэ залуу бол New Mexico мужид төрсэн Хойд Америкийн зэрлэг байгальд бол олон сар ганцаар амьдарч байсан туршлагатай ийм хүн байна. За Jordan Grider яг намтрын тухай ярьчихсан учраас алгасаад юу яа яг энэ хэсэгт Канадын хэлтэй ойролцоо байснаар Сүү Хасларын жимийн орчинд удирдлагын чанартай амархаг бүсийн хажууд хөндөрлөг газар кемп байгуулсан байна. За тэр дор хаяс нэг удаа ойролцоо тэр Илаа хот руу очиж хүнс авсан тэр баримт нь байгаа. Одоо манайхаар бол нүүтийн баримт байна. Чинь 9-ний өдөр 10 дугаар сарын 9-нд болж байгаа. Тэгээ нөө гэрийнхэн ч мэддэг болохоор санаа зовх юм байна. Тэгээ нөгөө хамгийн сүүл дэлгүүр ороод баримт авсан байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойш хамгийн сүүлийн одоо нөгөө хүнтэй таарсан нь бол тэр байгаа. Тэгэл тэрнээс хойш сургаггүй. 10 дугаар сарын дунд үед Сүү Хаслар жимээс салаасан тэр нэг яг хөө тэр нэг хувийн идэлэнгүүд бас байдаг юм байна. Одоо манайхаар бол газартай хүмүүс гэх юм одоо тий. Тэгсэн чинь тэнд нэг машин ингээд замын хажуу руу тавиад хөдөөнгөө зогссон машин байгааг хувийн тэр эзэмшил газартай хүн энд ийм машин зогсоод байна гэдгийг орон нутгийн хүнд байгаль хамгаалагчд хэлэхгүй юу? Ямар учиртай машин цуглаад би мэдэхгүй нэг. Тэгээ ерөөсө анзаарах юм бол ерөөсө тэр гар үрийг өргөж байгаа тэр машинд. Одоо юу гэдэг ингээл хурдан күс юм байхгүй. Ингээд ерөөхдөө ингээд тавиад орхиод явцсан байгаа байхгүй. Тэгээд байгаль хамгаалагч зэрж үзээд Jordan Grider гэдгийг тогтооод ингээд New Mexico мужтай гэр бүлтэй нь холбогдоход бол тэр бүс наач нь өвлийг өнгөрүүлэхээр төлөвлөж байсан тодорхой ингээд очсон гэдэг нэгсэн байна. За ингээд их баригчид түүнийг
хайж гисэн болж Грайдер болон түүний кемпийн талаарх мөрийг олж чадаагүй. 10 дугаар сарын сүүлэхэд Миннесота мужийн хойд хэсэгт өвөлд мэдээж эрт эхлэн цагаагаар эрс үдэрсэн учраас эрен хайх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Ингээд дараагийн 6 сарын хугацаанд алга болсон залуу хайх шинэ хорлолдох хийх ерөнхийдөө боломж байгаагүй. Ингээ 2019 оны 4-р сард Миннесота мужийн байгалийн нөөцийн газрын Илай хот дахь хамгаалтын ажилтан Шон Уильямс тэнд нэг юм олсон байна. Тэнд нэг юм abandoned camp гэдэг нэг юм орхисон кемп илэрсэн байна. Ингээд галт төлжсэн улам мөрөөр олоод тэгээд шерифийн одоо юу байсан ба тэнгуудаа тайлан дээр тэгж утсан байхгүй. Дүүжин ор гэдэг нэг ангид юу гэдүүлээд тэр хоёр модны завсар орвол. Тэгээ ерөөсөө ингээд нэг юм tarp hammock гэдэг байхгүй. Hammock гэдэг. Тэр нь бол яг зүгээр ингээд нэг юм майхан бол биш. Зүгээр нэг юм одоо юм багын canvas-ыг ингээд мод нэг олдсон ингээд дээгүүр нь бүтээх юм яхаа те. Тэгээ нэг тиймэрхүү нэг юм camp болсон байгаа одоо ингээд нэг хүн байрлаж ийсэн гал төлс уулмөр өдөртэй. За тэгээд тэндээс харин сонирхолтой нь тэр бол зүгээр битүү цус. Бүр ингээд зүс үхэр алсан юм шиг. Тэгээд цуснд бодогдсон дүүжин ор. Унтлагын одоо уут яг нэг мишокийг хийлээд байгаа юм л да. Тэгээд алслах тэр кемпт бол нэг тийм ер нь бол нэг юугүй. Ингээд одоо тэр яг тэр Уильямсын бичиж байгаа нэг ингэж байгаа. Энэ бол үнэхээр хүн хүрэхэд бэрх аслагдсан газар. Хэрв хүн бусдаас бүрэн зайлсхийх газар хайж байсан бол Jordan Greider яг тийм газрыг олсон гэж. Ерөөсөө хүн очиход их хэцүү. Бид эхлээд ерөнхий байдлыг ажиглаж, очны тоймлыг шалгаж ирсэн. Тэгээд хаа сайгүй их хэмжээний цус байгааг анзаарсан гэж байна. Дүүжин орн ногоон брезентийн хуучлагын доор татсан олсонд өлгөгдсөн өлгөж байрлсан. Тэр дотор нь 99 мм-ийн юутай Беретта гэж яддаг гарбуу байсан ба. Сумтай 2 магазинтай 2 сумтай тийм байсан ба. Одоо 2 магазин гэдэг чинь бас өөрхөн сумтай байсан ба. Тэгээд цус цацсан уулмөр байсан. Эхний шалгалтаар бол Грайдерийн ямар ч уулмөр илрээгүй. Гэвч тухайн бүс 60-аас 120 одоо сантиметр зузаан юм цасаар бүрхэгдсэн байсан тул эрен хайх ажиллагаа их өндөрлөлттэй байсан. Тиймээс Уильямс болон түүний баг цас хайсны дараа дахин ингэж үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Ингээд цас бүрэн хайж эрен хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэх боломж бүрдэхэд бараг 1 сар шаардагдсан байна. Ингээ 20-30 өдрийн бүрэлдэхүүнтэй баг цогцос сэдвэрх нохтой ам тухайн бүсэд хэдэн өдрийн турш хайлт хийсэн. Нийт 10 яс олсон бөгөөд тэдгээрийн дунд гуйны яс байж болзошгүй 1 яс. Шууны яс. Forearm гэдэг ч одоо шуу юу те. Шууны яс. Тэгээд урагдаж тасарсан хөрөм бусад хувцсны хэлтэрхий олцсон байна. Хавлт байхгүй. Тэгээд цогцос сэдвэр нохт нь болохоор кемпэс жоохон цаашаа дахиад нэг 2 яс илэрсэн байна. Грайдерийн гавлын яс болдог. Гавлан байхгүй. За Jordan Greider тохиолдсон зэрэг 2018 оны 10 дугаар сард тухайн бүсд ирсний дараахан болсон гэж. Өөрөөр хэл тэр хүн яг очоод мессежн дээр бол яг ийм хутлаж авлаа гэсэн мессеж байдгийг. Одоо утсаараа ингээд шош маш одоо энэ тийм тэгээд би бол өвөлд хангалттай бэлтгэлтэй гэж өөр хэлсэн байгаа байхгүй. Тэгээд яг шалгалтын багийнхны үсч байгаа бол яг Jordan Greider тэнд очиж буугаад эхний шөнийг л өнгөрөх гэжсэн байж олон хоног өгч. Эхний шөнөлийн үйл явдал болсон. Тэгээд уул мөрнөөс нь харахад бол нэг л удаа галт урсан, ганцхан удаа хоол идсэн баг. Тэгээд муучаас эхний шөндөөл ер нь тэнд ямар нэг юм болсон. За гар утсыг нь олоод гар утсын шинжилгээнд өгсөн. Хамгийн сүүлийн мессежүүд нь 2018 оны 10 дугаар сарын 9-нд илгээгдсэн. Тэгээд цаад нөгөө өмнө хүлээж авсан байгаа байхгүй. Гэр бүлийнхэнтэй илгээсэн групп мессежтэй хэдийн хэмжээний будаа шош худлаж авснаа бичсэн. Урт өвлийг давах бэлтгэлтэй хангасан тухайд дурдсан байна. Утсанд хадгалагдсан хамгийн сүүлчийн зураг нь 10 дугаар сарын 8-нд гэр бүлийнхэндээ илгээсэн кемпийнх нь орчны байгалыг харуулсан зураг байсан. Утсанд нь түүний өвлийн шалтгааныг тайлбарлах ямар нэгэн мэдээлэл бол байхгүй. Галт зэвсэг хэрэглээгүй учраас амиа хорлсон байх гэсэн хувилбарыг шууд үүсгэсэн. Галт буугаараа буудаг байна. Нийт буудаг байна. Гар утсанд нь сэтгэл готролд орсон өөртөө халдах талаар бодж байсан шинжтэй биелрээгүй. Кемпийн орчинд бол чоны мөр олсон, чоны баас олсон, ялгцсыг олсон гэсэн үг тийм. Тэгэхээр чоны дайрал болсон байсан ч гэсэн магадгүй нас барсны дараах үйл байх гэж үзэж байгаа.
Ерөөдөө яг чон халтах нь халтсан. Тэгээ бид нар нэг 4 жил өмнө ярьж байхдаа Шиг зэмдэр нь ирсэн. тий одоо нэгсэн дүнхэн дуусны дараа sig зэндээ яг чон гэхдээ идэхтэй ингээд айгу месси гэж байгаа байхгүй айгу тийм замбраагүй хамгийн юм ингээд тараацдаг юм. Тийм учраас чоныг гэж үзэхгүй. Чон харин дараа нь бүх үйл явдал усны дараа буюу Jordan Gride-ыг өгсөний дараа sig зэмээр нь холдсон байх боломжтой. Тэгээд ясыг нь тараасан байх гэж үздэг байгаа. За юу ер нь бол яг чоны дайрал болох магадлал асар бага л гэж байгаа юм л да. Магадгүй зөв өөрөө өмнөд гимтэд ч юм уу ганцаараа байгаад юм уу эсвэл тийм чоны дайралт байсан гэж боддог. Тэгэхээр highly unlikely гэдэг байгаа байхгүй юу? Тийм байх маш магадлал багтай. Ер нь чон хүн рүү бараг дайрдаг шүү дээ. Тэг яг ер нь яг дайрах тохиолдол байдаг. Гэхдээ нэг тийм түгээмэл биш гэдэг байгаа байхгүй юу? Эсвэл өлссөн чон бүр desperate те бүр ингээ аргаа орчихсон чон. Эсвэл одоо нэг галзуу rabies те галзуутай болчихсон ийм чон бол дайрдаг. За ер нь бол яг Gride-ыг дүүжин орон дээр унтаж байхад нь чонон сүрэг дайсны хувилбарыг бол тун эргэлзээтэй гэж үздэг байгаа. За тэмцэлсэн шинжтэнд илүү тод харагддаг. За ер нь тийм зүйл харагдаагүй гэдэг байгаа байхгүй. За энэ дээр ингэж байгаа. Хэрвээ чонд довтлсон бол тэр бууг авч амжаагүй. Ягаад дуугаа хэлээ. Буу ер нь тун ойрхон байсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг сүүлийн 100 жилд энэ дээр ингэж байгаа юм байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд Миннесота мужид батлагдсан тохиолдол ерөөсөй 2хан тохиолдол бүртгэгдсэн байна. Чон хүндээ алдсан гэдэг. Тэгэхээр highly unlikely wolf гэдэг байхгүй. Чон бол биш ээ. Хойд Америкийн хэмжээнд бол сүүлийн 20 жилд чонын дайралтаас үүдэлтэй 2 хүүхлийн тохиолдол бүртгэгдсэн. 2005 онд Saskatchewan 22 настай Kenton Joel Carnegie гэдэг бид нар чонтой дугаар дээр ярьж ирсэн. Энэ бол Канадын Saskatchewan улс хэрэг. Нөгөөх нь Аляскад Candice Berner гэдэг шавилхан биетэй эмэгтэй рүү халдсан. Энийг бас чонтой дугаар дээр бид нар ярьж ирсэн те. За хэрвээ чон эсвэл баава гэдэг амтан Gride-ийн цогцыг нас осны дараа дүүжин орноос нь авч хайсан бол яагаад дүүжин ор президентийн гимтэйг үлдсэн бэ гэсэн асуултаас гарч ирж байгаа байхгүй. Хувцсны урагдсан байдлаас өөр кемпийн орчинд эвдэр сүүл байгаагүй тул цагдаагийн байгууллага амтны дайралтыг үхлийн шалтгаан гэж үзээгүй. Ийм дүгэл гарч байгаа. За хэдийгээр Jordan Gride-ийн алга болсон нас барсан шалтгаан өнөө хүртэл тодорхойгүй бичсэн St. Louis тойргийн шерифийн албад үхлийн яг тодорхой шалтгааныг тогтоох боломжгүй байсан. Гэвч хэргийн газраас илэрсэн баримт болон гэр бүлийн нийлүүлэгүүдэд үндэслэн бусдын санаатай үйлдэл гэж сэжиглэх үндэслэл тогтоогдоогүй. Хэрэв шинэ баримт илэрхгүй бол энэ хэргийг албан ёсоор хаалаа гэж мэдгдсэн байна. За Jordan Gride-ийн camp одоо байрлажсэн газар бол тэр хилийн усны зэрлэг бүсийн баруун хойд хэсэгт буюу Канадын хилтэй маш ойрхон байрлаж байсан гэж таарах байна. Тэгээд дээр эртээр үеэс л Saskatchewan нутаг дэвсгэр хэмээн яригдсаар ирсэн бус нутагтай яг давхцаж байгаа. Нөгөө 80 тохиолдлыг чинь 20 тэнд болсон гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр Hegman нуурын алдарт хадны зургууд Jordan Gride-ийн camp илэрсэн газраас ерөөсөө 10 хүрэхгүй километр зайтай байсан гэж байгаа юм. За Миннесота болон Онтариогийн хойд нутгийн уугуул ард түмэн хилийн усны энэ зэрлэг бүсийн орнууд нь дайсхансан нутаг дэвсгэрийн хатуу хамгаалдаг савдгууд амьдардаг гэж итгэдэг. Хэрв Gride санамсаргүйгээр ийм бүсэд нэвтэрсэн бол дайралтанд өртсөн байх магадлал өндөр гэсэн дүгнэлтийг бол гаргаад байгаа юм байна. Одоо энэ амьтдээ. Тэгэхээр амьчид эсвэл тэнүүлчлэгч толгойгоо олдсон тухай олон түүхүүд байдаг юм байна. Одоо нөгөө ийм амьтдаа таарад толгой нь олдгоо. Бид нөгөө бас юун дээр ярьсан шүү дээ. Нөгөө сая лайв хийсэндээ нөгөө Bennington болон нөгөөд нь марцлаа. За ямар ч байсан нөгөө тэ нөгөө нахааны тэ бас толгойг олдоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй төс төвж магадгүй гэж үзээд байгаа. Ер нь бол энэ Jordan Gride-ийн үхлийг яг тайлгдаг ба. Яг нэг дөрвөн таамаг байгаа. За нэг нь Jordan Gride аллагын золиос болсон. Эхний таамаг. Зарим хүмүүс Jordan-ыг алуулсан гэж үзэж байна. Хэсэг хүмүүс эсвэл нэг хүн Jordan-ы байрлаж байсан газар түүнийг алаад хоол хүнс болон авч болох бүхнийг авсан. Тэгээд түүнийг алсны дараа одоо сэгээр нь чон гих мэтлийн амьтад хоолсон. Энэ дэр пумагч бас бичсэн байна. Уул ярслаг. Энэ тайлбар үндслэлийн мэд санагдаж байгаа боловч нотлох баримт хангалттай биш. Хүний уулмуур тэнд байхгүй. Дээрэс нь мөнгөн тэр чигээрээ байсан. Jordan авч авсан хутгнууд тэр чигээрээ байсан. Хутга хэрэг савнаас нь хуйлаасаа гаргаагүй байсан гэж байна. За хоёр дахь таамаг Gride чонд бариулсан гэсэн таамаг. За энэ таамгийг ээж нь үндсэлтэй гэж үзэж байгаа. Gride шүн унтаж байгаад чононд эсвэл сүрэг чонд бариулсан гэж үзэж байгаа. Түүнд эсэргүүцэх боломж гараагүй гэж үзсэн байна. Эргэн тойрноос нь чоны мөр, чоны үс, чоны ялгас олдсон. Харин чон түүнийг алаад идсэн үү? Эсвэл нэгэнт үгснийхэн дараа ирж идсэн үү гэдэг нь бас нэг асуулт болж үлдсэн. Гэхдээ энэ таамаг нэг асуудал байна.
Тэр байгаль хамгаалагч Томас Гейбл гэдэг хүний үзэж байгаа бол ингэж байгаа. 1800-аад оноос хойш чон хүн рүү дайрч алсан хоёрхан тохиолдол байна. Гэхдээ дээрх хоёр тохиолдолд чоннууд нь галзуурсан ч юм уу эсвэл маш өссөн байсан. Чонон сүрэг мэдээж довтлоод түүнийг оромжлоос нь гаргаж ирээд тасчин хаяхад тийм хэцүү биш. Гэхдээ чон ингэхийн тулд түүнийг хэдэн хоногоор, магадгүй хэдэн 7 хоногоор ажиллах хэрэгтэй. Чон чинь тэгдэм биш шүү дайрдаг юм. Ажилладаг юм байна. Pattern, learning the pattern гэж бичээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чинь чамайг чон ангилж байгаа судлаад тийм одоо ингээд дагдаг байхгүй. Тийм шууд дайрахгүй шүү дээ. Ямар амар үлссэн бол дайрах байх л та. Гэхдээ ингээд дагаа яваад байт юм байна л да. Тэгэхээр грайдер бол тэнд ч нэг л хонсон баг. Манайхаар бол хиймэрээ шалахад шүү дээ. Тийм. Грайдер бол нэг л хонсон байгаа байхгүй. Тэгэхээр чон ингийн тул бол дагна. Чон ер нь агнах гэж байгаа амтны хэдэн хоногоор урт хугацаагаар ажиллаж сул талыг нь хайдаг. Тэгээд ихтгэлтэй үедээ довтлно. Түүнээс биш зүгээр л харангуйтаа энд хүн байна гэж довтлчихдаггүй. Бас нэг зүйл нэмэхэд хүн чоныг бараг л устгах шахсан учраас сүүлийн жилүүдэд чоннууд бараг зөнгөөрөө шахав хүнээс хол байх хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа зам төлөв ажиглагдаж байгаа юм. Түүн рүү чонон сүрэг дайрсан бол нэг бол галзуурсан чонон сүрэг байсан, эсвэл маш их өссөн чон байх. Зөвхөн энэ таамаг бол үндэслэхгүй маа гэдэг юм дарааж ирээд байгаа. За гуравт нь ийм таамаг байна. Jordan Grider сахлаа хусч байгаад ч юм уу эсвэл гал тулах мод бэлдэж байгаад хурц утгаар санамсаргүй өөрийгөө зүсээд тэгээд цус алдаад улмаар өгсөн байж магадгүй. Мэдээж одоо хөдөө хээр явж хахад нөгөө ир сайтаа утгах сүүх хэрэг болно шүү дээ. Энэ бол заавал байх ёстой зүйлс. Гэхдээ түүнийг одоо хутгах хийдэг хувийн тэр чигээр олцсон, хутгаа авсан, хутган цус болсон бол мод дөрөс олдог. За дөрөв таамаг. Jordan Grider амьдралаас уудаад амиа хорлох гээд явсан байж магадгүй юм. За энэ таамаг бол бас олон хүнээс гараад байгаа. Гэхдээ нэг асуудал байна. Jordan амьдрал тайртай хөдөлмөрч залуу байсан. Миннесотагийн уул руу чиглээд явхдаа ч гэрийнхэндээ ирснийхаа дараа хамт хоолнд орно, зугаална гэж өөрөө ярьж исэн. Тиймээс амиа хорлох гэж тийш явсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Тэр сэтгэлийн дарамтгүй, сэтгцийн өвчнгүй, сэтгцийн асуудалгүй хүн байсан. Депресд ороогүй байсан учраас амиа хорлох шаардлага бол түнд байгаа хөө гэж гэрийнх нь үзэж байгаа. За ямар тач 10 жилийн туршлагатай хүн гэхэд тэр хүнсний нөөц бол хангалттай базаагаагүй гэж бас үзээд байгаа. Тэгээ өөртөө хэтэрхийх эрдсэн бардсан болов гэж бас харагддаг. За ер нь хэрвээ та үйл майханд хоногдохоор явж байгаа бол бэлтгэлээсээ хангах хэрэгтэй. Хоол унд, ус, эмийн сан гэж сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй. Ямар ч байсан Jordan одоо уулын өмнөд хэсэгт байрлсан. Одоо умар зүгээс ирэх хүчтэй хүйтэн салхинаас хамгаалах гэж зорилгоор уулын өмнөд хэсэгт байрлсан баг. Тэгээ хэрвээ хүний үлээс хол бай гэж бодсон бол Jordan Grider бол үүнийгээ бол маш сайн хийсэн. Байрлалыг бол олоход маш хэцүү байсан талаар Williams бичсэн баг. За яг байга баримтыг харахад Grider дүүжин орон дотроо байхдаа дайралт мөрчсөн мэт харагдаж байгаа боловч хэрвээ чон юм уу баавга юм уу уулын арслан зэрэг амьтад хөнөөсөн бол тэр дүүжин орон ерөөсө гимтэйг байгаа байхгүй. Тэр тарп ч гэсэн гимтэйг байгаа байхгүй. Тэгээд үнэхээр амьтад авцсан бол беретагаар бууга авах бүрэн боломж нь байсан гэж. За та бүүн ерөөсө буудаагүй. Ингээд нэг юм айгуу сонин. Гавлын ясна олдохгүй. Нэг юм хэрэг байна. За Сент Луис тойргийн шерифийн албаг энэ хэргийг бол харьцангуй хурдан хаах шийдвэр гаргасан бэ. Яагаад тийм шийдвэр гаргасан бэ гэдэг нь бас сонирхолтой. Тэгээд яг өмнө өгүүлсэнчлэн тэгээд Сент Луис тойрог нь Миннесота мужидх одоо алмаас ажиглалтын хамгийн идэвхтэй бүсүүд гэж бас тооцогддог. Сүүлийн 10 жил уг бүсэд бол Sasquatch-ыг буюу алмасыг дүрссэн гэх олон зураг бичлэгүүд бүртгэгдсэн. За хамгийн тодорхой нь бол 2011 онд Миннесота мужийн Stillwater гэдэг хотоос хойш St. Croix голын орчинд ахмад настай хосын хоёр хүний авсан гэх бичлэг байдаг. Мөн Онтарио мужаас ч гэсэн Bigfoot-ыг дүрссэн гэх хэд хэдэн бичлэгүүд бол олдсон байдаг юм. Ийм сонирхолтой юм хэрэг байдаг. Jordan Grider хэрэг бол яг зэрлэг амтан биш арай өөр хүчин зүйл байдаг. За Sasquatch Mafia-гийн хэлж байгаа бол наач юу баг алмас юм шүү. Тэ одоо угаасаа энэ судалгааны ажил нь байна. Алмас судалдаг community буюу нийгэмлэг нь байна. Бүр BRFO гэдэг Bigfoot Research Organization буюу Bigfoot-ийн судалгааны 80 тохиолдлын харсан Bigfoot-ыг харсан гэх 80 тохиолдлын 20 нь энд бүртгэгдсэн Jordan Grider алгуулсан газар бүртгэгдсэн гэдэг бол над ч өөрөө бараг нэг асуултын хариултыг хэлчихэж байгаа юм биш үү гэдэг нэг юм л гаргалгаа гаргаж байгаа юм билээ л дээ. Гэхдээ энэ барьцгүй юм тийм. Барьцгүй. Айгуу барьцгүй. За нэг ийм хэрэг байна да.
За ингээд бид бүхэнд сонирхолтой иргэн тухай маш нарийн судалгаа хийгээд хамаг тоо баримтыг нь хэлж өгөөд сайхан ярьж гисэн Батмунхайхтай баярлалаа. Тэгээд дараачихаа босын явдалдуугаараа уулзлаа. Тэр баяртай иргэн үзэгчтэй. За баяртай. Прим подкастын сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За миний би энэ аль бус гадаад хэлний төвийг үүсгэн байгуулсан. Манайх бол цаг тутам бэлсэлтэй авч байна. Та өөрийнхөө хуваарьтаа тохируулаад өглөөний анги, өдрийн анги, оройн анги болон амралтын өдрийн ангиудыг сонгож суралцах боломжтой. Манай хөтөлбөрийн хувьд Английн алдарт Pearson системийн Road Map сурах бичгээр явагдана. За тэгэхээр манай англи хэлний төв нь бол ямар нэгэн нас харгалзахгүй байгаа. За мөн та манай сургалтын төвөөр үйлчлүүлснээр за маш олон төрлийн movie night, game night, за одоо book club гэх мэт олон ивентэд үнэгүй оролцох боломжтой бөгөөд мөн ганцаарчилсан давтлагад та үнэгүй хамрагдах боломжтой байгаамаа. Тэгэхээр манай төвийн ураа буюу хэлээр дамжуулж одоо соёнгийн гэрэлт хүрцгээе гэдэг урайны дагуу та бүхэн одоо ерөнхий англи хэлний ангиудаа суух боломжтой. Таны төвшин ямар ч төвшин байж болно. За манай төв нь за хотын төвд буюу Сүхбаатарын талбайн зүүн талд туушин зочд буудлын чанга хойно байралтай. За тэгэхээр та одоо энэ постэр дээр харагдаж буй утсаар болон хувийн чатаар холбогдох боломжтой. Баярлалаа та бүхэндээ.